За сайн байцгаана уу монголчуудаа. Өмнөд Монгол подкаст ээлжид дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаард бид Хүлэмбаяр аймгийн талаар ярихаар бэлдсэн юм аа. За Хүлэмбаяр аймаг бол өөр Монголын хамгийн зүүн талд тийм ээ Монгол улсын зүүн талд байдаг ийм 250 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай ийм аймаг юм аа. За дээр үед бол энэ Хүлэмбаяр бол хавт хасрын хөв нутаг байсан. Ер нь тэгээд дандаа хавт хасрыг урсаад тэнд нутгалдах, амьдардаг, нүүдэлдэх байсан. Тэг 1630 онд Хүлэмбаяр аймгаас хавт хасрыг урсаадын аймагуд тийм ээ ар хорчин, урад, дөрвөд, муу мянган аймагуд нүүж гарсан. Энэ ураад тийм ээ дөрвөд муу мянган бол улаан цав нүүж очсон. Ар хорчин бол Улаан хатад нүүж очсон юм аа. Улаан хат тухайн үед 100 аймаг байсан. Зя. Тэгээд 1644 онд нас эхлээд Дагуур, Эвэнк, Орчоон тийм ээ Хүлэмбаярт орж ирсэн. Анх Дагуур бол 3 жалан зохион байгуулалттай, Эвэнк бол 5 абын зохион байгуулалттай. Аб гэдэг чинь одоо ангийн тийм талбай байт юм бэлээ. Жалан гэдэг чинь сумын дайтай тийм нэгж байдаг. Тэг 1731 онд ном мөрнө баруун эргээр Будхай 8 хошуу байгуулсан. Одоо энэ нөгөө Дагуур, Эвэнк, Орчоонуудын зохион байгуулад Будхай 8 хошуу байгуулсан. Тэг 1732 онд Будхай 8 хошуунаас 3000 гаруй хүнийг Хүлэмбаярт авчирч тийм ээ. Тэг Хүлэмбаярын Солоны зүүн баруун гар 8 хошуу байгуулсан. Тэгээд дараа нь Алтай нутгаас ойртын 100 гаруй 100 хуйг цэрэг 420 өрх ойртуудыг авчирч бас нэг хошуу болгосон. Нэг гар нэг хошуу болсон. Тэгээд Хүлэмбаярын дэд амбан сайдын зохион байгуулалтыг байгуулсан. Манж дайчин гүрний төр засгаас. Тэгээд 1734 оноос Халахын Сэцэн хаан аймгаас 2900 гаруй хуйг цэрэг авчирсан. Тэгээд мэдээж 2900 гаруй хуйг цэрэгийн ард бол одоо нэгээс харьцаг 3 мө 4-ийн харьцаатай ихэ цаанаа бас одоо нийлээд 10 мянган хүн амын Сэцэн хаан аймгаас авчирсан. 2 гар 8 хошуу байгуулсан. Тэгээд Хүлэмбаяр бо 5 гарын 17 хошуу бий болсон юм аа. За энэ 5 гарын 17 хошуу бол Солоны 2 гар 8 хошуу, ойртын 1 гар 1 хошуу, Шин баргийн 5 гар 17 хошуу. Ингээд байгуулсан. 1734 онд өнөөдрийн Хайлар хотын соёрын дээр бол Хүлэмбаяр нутаг төвсгөл Хүлэмбаяр хотыг байгуулсан. Бас Хүлэн хот гэж нэрлэдэг байсан. Тэгээ явсаар 1908 онд Манж дайчин гүрний шин засгийн гэгч бодлогоос улбаалаад Хүлэмбаяр аймгийн дэд амбан сайдын яамны татад буулгаж цэргийн хэргийн газар байгуулсан. За тэр нь одоо ерөөсөө нөгөө шин засгийн гэгч бодлого бол тэгээд Монгол нутагт хятадуудын зохион байгуулалтайгаар нутглуулж тийм ээ газар хагалж тийм ээ аж ахуй байгуулах тийм бодлого байсан. Тэгээд 1912 оны 1 сарын 15 ойртын бүгдийн дарах Шин Фүү гэж давхар хүн байсан. Энэ хүн бол Шин баргийн 100 хошууны бүгдийн дарах нийлж ягаад 200 гаруй хүний дайчлаад Хүлэн хотын өнөөдрийн Хайлар хотын байлдсан. Тэгээд Чин гүрнээс Хүлэмбаяр сууга цэргийн газрын даргийг хөөж явуулсан. Тэгээд Хүлэмбаярыг тусгаар тогтноо зарласан. Чин гүрнээс салан тусгарлаа гэдэг тийм ээ. Хүлэмбаярын өөртөө засах
байгуулсан. Тэгээд Богд хаанд Монгол улсад дагаар орохоор зарласан. Тэгээд Богд хаанд Монгол улсаас тийм ээ одоо Шэньфүү энэ бүгдийн даргаыг тийм ээ төрийн сайдаар томилсон, бэст цол өгсөн. Хүлэн бойрын амбан сайдаар томилсон юм аа. Тэгээд Шэньфүү эдгээр хүлэн бойроос 7 хүнээ бүрэлдэх хүнтэй гадаад Монгол руу явуулсан, Богд хаан Монгол руу явуулсан. Түүний дотроо Цэнд одоо нэртэй Цэнд гүн байна, Дамдын сүрэн байна, Мангай ван Дамдын сүрэн байна. Тийм ээ энэ одоо Богд хаанд Монгол улсад дагаар орохоор одоо бичгөө өргөхөөр явуулсан. 1913 онд Даалан Цэрэн чимэд чинь тухайн үеийн ерөнхий сайдын албыг харж яасан хүн шүү дээ. Бинт ван гончиг сүрэн бол хорчны тийм ээ Чингван цолтой энэ хүн байгаа. Эдгээр Хүлэн бойрт ирсэн тийм ээ Хүлэн бойртой байдалтай танилцаад буцсан. Тэгээ 1915 онд Орос Монгол Хятадын тийм ээ Хяахтын гэрээ гарын үсэг зурснаас хойш Хүлэн бойрын талаар бас Орос Хятад тийм ээ Хятад Орос улсууд Хүлэн бойрын талаар гэрээг байгуулсан. Хүлэн бойрын тусгаар байдлыг уустгасан. Хүлэн бойрын онцгой Орионго зарлаж Шэньфүүгийн давар хүний дэд амбан сайдаар томилсон. За 1919 он Сорны зүүн гараас тийм ээ Шин баргийн хуучин бараг монголчуудыг тасалж аваад хуучин баргийн хошуу байгуулсан. 1919 онд дэд амбан сайд Шэньфүүнаас барж Гуй Фүү гэсэн басан давар хүн тийм ээ дэд амбан сайдын энэ зэргийг хүлээж авсан, даргын суудыг хүлээж авсан. 1920 онд Харбин Манжуурийн төмөр замын хамгаалтын арми гэж байгуулсан. Одоо нэг төмөр замаа хамгаалах гэдэг тийм ээ. Энэ гүний тань гэдэг энэ шин дарга нь ажилдаа гарангуудаа Гуй Фүүгийн тийм ээ хүчээр шахаж дэд амбан сайдын одоо байхгүй болгооч тийм. Гуй Фүү бол энэ хүлээхгүй Цэнд гүн болно. Лингшэнгийн тийм Бээжин хотод явуулж зарг хөөхөр явуулсан. Сүүлд нь Бээжин хотын засан газраас энэ Хятадын цэргийн даргаыг огцруулсан. Тэгвэл 1920 оноос хойш бол Хүлэн бойрын нутагт бол маш олон Хятадын одоо засаг захиргааны нэгж байгуулсан. Жишээл Хайлар хотод бол Хүүл Үншан гэж байгуулсан. Өнөөдөр Манжуур хотод бол Лүбиншан гэж байгуулсан. Эргүнээ зүүн хошуунд бол Шив Ишан гэж байгуулсан. Эргүнээ баруун хошуунд бол Чи Чаншан гэж байгуулсан. Хятадын хатууд энэ дээрх одоо шануудад маш их суурьшиж нутгалсан, үүрлэж эхэлсэн. 1918 оноос Бурятууд бол Хүлэн бойрт нүүдэлж ирж эхэлсэн. 1922 он бол 160 гаруй өрөх 700 гаруй хүн бол Хүлэн бойрын шинхөөний газарт бол шинхөөний мөрөнд гол дагуу Бурят хошуу байгуулсан. 4 сум хуваагдаж 1928 он бол 3000 гаруй хүн болоод 8 сум болсон. Анхны хошууны дархан бол Арнад Абид гэсэн хүн хошууны даргаар ажилладаг байсан юм аа. Тэгээ 1932 он Манжуга улс байгуулж Хүлэн бойрт бол тэгээд Ханганы хойд мууж байгуулсан. Ханганы хойд мууж бол Шин баргийн зүүн гарын 4 хошуу. Энэ 4 хошуу нэгтгэж Шин баргийн зүүн гарын хошуу бий болсон. Шин баргийн баруун гарын 4 хошуу нэгтгэж Шин баргийн баруун хошуу болгож зохион байгуулсан. Сорны зүүн гарын 4 хошуу, Солоны зүүн гарын хошуу болгож Солоны баруун гарын 4 хошуу, Солоны баруун гарын хошуу болгосон юм аа. Тэгээд дээр нь хуучин баргийн хошуу, Ойрт хошуу, Бурят хошуу гэж ийм олон нэгжтэй Ханганы хойд мууж
зохион байгуулсан юм а. Тэгээ 1933 онд Солоны 100 гарын, баруун гарын ойрт бурят хошуунуудыг Солон хошуу болгож байгуулсан юм а. Тэгээ 1945 онд Япон тийм ээ одоо зөвлөлтийн улаан армийн хөлөн бөөрд эзэлсэний дараа Япон ялгсаны дараа 1945 оны 10 сард хөлөн бөөрийг өөртөө засах мууж Хайлар хотод байгуулсан. 1946 оны 3 сард хөлөн бөөрийн төр засгийн газар гэж байгуулсан. Түүний доор бол Хайлар, Манжуур, Шинбаргийн баруун гарын хошуу, Шинбаргийн зүүн гарын хошуу, Хуучин баргийн хошуу, Солон хошуу, Эргүнэ зүүн хошуу, Эргүнэ баруун хошуу, Залай нуур хот гэдэг зохион байгуулалттай байгуулсан. Тэгээ 1945 оны 10 сард тийм ээ хөлөн бөөрийн өөртөө засах мууж байгуулангуудаа монголчууд 7 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар руу хүн томилж Монгол улстай нэгтгэхээр 7 хүний явуулсан. Тийм. 45 оны 9 сараас тийм ээ энэ нөгөө өөртөө засах мужийн даргаар бол Эрхэнбат гэдэг энэ Монгол хүн ажилласан. Энэ хүн болголдоо Шинбаргийн зүүн хошууны Шулуун цагаан хошууны хүн байдаг. Ер нь отож хүн байгаа. 1934 онд Шинбаргийн зүүн хошуун даргаар ажилладаг байсан. 1936 онд Хянган хойд мужийн даргаар томилогдсон. Энэ Линшэн гэдэг хойд мужийн даргаыг Контуны армийн алсны дараа энэ хойд мужийн даргаар ажилласан. 1945 он хүртэл энэ хойд мужийн даргаар ажилласан. Тэгээ 48 онд Өөр Монголын өөртөө засаг одоо байгуулагдаж тийм ээ бүх Өөр Монголыг нэгтгэсэн. Тэгээд Улаанхүү бол Эрхэнбатыг Хөлөн бөөр аймгийн даргаар анхны даргаар ажиллуулсан. Энэ хүн бол 2 тийм Монгол эмнэлгийн им бүтээлтэй тийм 1900 имнэх хүн байна. За 1948 он Хөлөн бөөр бол Өөр Монголын өөртөө засгийн бүрэлдэхүүнд орсон, аймаг байгуулсан. 1969 он бол Хятадын Хилүнжаан мужид тасдаж өгсөн. 1979 он буцаад Өөр Монголын өөртөө засгаар ирсэн юм а. Тийм 1948 оноос хойш Хөлөн бөөр бол Өөр Монголын бүрэлдэхүүнд орсон. Түүнээс өмнө бол дандаа бараг Хөлөн бөөр гэж ярьж заншдаг байсан. За Хөлөн бөөрийн нутагт бол Бишгүй орон одоо Монгол үндэснээ Баатар төрсөн. Түүний нэг нь яахааргүй Мангай Баатар тийм ээ Жамсрангийн Дамдын сүрэн гэдэг хүн байна. За Дамдын сүрэн Мангай Баатар бол 1871 он төрсөн, 1921 он нас барсан тийм ээ 1 сарын 27-наас барсан. Тэгээ Шинбаргийн зүүн хошууны Шулуун цагаан хошууны Сумын зан хүн байсан юм а. 1912 оны ихэр тийм ээ Хөлөн бөөр зэвсэг босол гаргаж тийм ээ Хөлөн бөөр тусгаар тогтноо зарлаж түүний толгойлогч нэг бол Дамдын сүрэн тэргүүтэй ийм хүн юм а. Тэгээд 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн даа хүрээ рүү томилж тийм ээ тэгээд энэ эдгээр бүгдээрээ улс богд ханаас улсад тусрагч хүн цолоор шаангажээ. За Мангай Баатрын үлргийг бол хүн мурга мэдж байгаа. Ер нь ховдыг чөлөөлөх байлдаан, 5 замын байлдаан, ерөнхий хом хандлагчаар жанжинаар ажилладаг байсан. Им хосгүй 20 дугаар зуунд тийм ээ ер нь мөрөө үлдээсэн хосгүй Монгол Баатар юм а. За хоёр дахь хүн бол Хөлөн бөөр аймгаас гарсан хоёр дахь Баатар хүн бол Бавдаан Цэнд гэдэг хүн байна. 1875 он төрсөн, 1932 оноос барсан. Солон 100 гарын Шулуун цагаан хошууны хүн, өөрөнд дагуур ястан. Ер нь Хөлөн бөөр аймгийн амбан яамны бичээч яамны зүүн тэнхмийн даргаар хааждаж байж Мангайван Дамдын сүрэнгийн хамт дол нуурын байлдаанд оролцож гамын цэргийг зохиход идэвх зүтгэл гаргасан учраас
бодлог Баатар гүн цол авсан гэж бичдэг юм аа. За ер нь сүүлд Монголд ирсний дараа Хөрөнбойр аймгаас Хүрээ хотод даа хүрээнд суугаад төлөөлөгч Монголын гадаад явдлын яамны эдэд сайдаар ажилладаг байсан. Энэ хүн түүхэнд үлдэх хамгийн том шалтгаан бол тийм ээ Монголын нүүрс товчоог анх удаа орчин үеийн монгол хэлэнд тийм ээ орчуулж хөрвүүлсэн. Тийм энэ гар бичмэл бол Санкт-Петербург тийм ээ Ленинградын номын санд хадгалж байгаа. Түүний хүү Эрдэнэтай ард жавнаар бүгдээрээ Монголын нүүрс товчоо судлаач хятадаа номер 1 судлаач байдаг. Тийм. Монголын нүүрс товчоо цэнд гүн анх монгол бичгээр сэрүүлэн орчуулсан нь тийм ээ улмаар Цэд амны сүрэнгийн орчин цагийн монгол хэлний буулгах нөхцөлийг ер нь бүрдүүлсэн юм аа гэж хэлэхэд буруудахгүй юм аа. За 3 дахь нь бол Годов уу Мэрсэ гэдэг хүн байгаа. За Мэрсэ бол Солон 100 гарын хөөс шар хошууны хүн Давар Ястан 1894 онд төрсөн 1934 онд Манжуурдаг консулын газар орж тийм ээ. Тэгэд алга болсон. Тэгвэл сүүлдээ яг хэдэн оноос орсон мэддэхгүй. Энэ хүн бол Хайлар хотын Манч Монголын сургуульд төгс сурсан. Тэгээд Чичхар хотын Хэлүнжан мужийн 1-р 10 жил төгссөн. Тэгээ Бээжингийн Орос хэлний сургууль сурч тэгээ төгсөж амжаагүй нутагтаа ирсэн. 1918 онд Хайлар хотод тийм ээ сургууль байгуулж захирлаар ажилладаг байсан. 1923 он Хөрөнбойрын залуучуудын намыг байгуулсан. 1925 он Өвөр Монголын ардын хувьсгалт намыг байгуулах үндэслэгчдийн нэг тийм ээ байгуулсны дараа нарийн бичгийн дараагаар ажилдаг байсан. Тийм. 1928 онд Мэрсэ болон буян гэрэл тийм ээ Фүмин Тай гэдэг давар энэ Жанзуулын тийм ээ одоо Хуангу түнгсэн газар алуулсны дараа Хөрөнбойрын залуучуудын намыг дайчилж зэвсэгт бослог гаргаж Хөрөнбойрын тусгаар тогтнолын төлөө байлцсан. Гэхдээ тухайн үед бүгд найран Монгол ард улс зөвлөлтийн комментарьтай ер нь яар тоглосноор бол дэмжлэг цаг тухайд ирээг учраас нухчин дарагдаж ялагдсан. 1929 онд хүн Жанзуулын нарийн бичгээр ажиллаж тэгээ Шаян Мөгдөн хотод Монгол хошуудын багшийн сургууль байгуулсан. 1931 онд Манжуурдаг зөвлөлтийн консулд орж тийм ээ. Тэгээд баривчлагдаж Оросд сүүлд нас барсан. Тийм. Ийм нэг алдартай хүн байгаа. Мэрсэ тийм энэ Давар Ястан. За дараа нь бол Мэрсэгийн талаар бид нар бол тусгай нэвтрүүлэг хийсэн. Тийм. Гэхдээ Мэрсэгийн хамт тийм ээ үргэлж хамт ажилдаг, тэмцдэг журмын нөхөд буян гэрэл Фүмин Тайван талаар бид нар бараг ярих нь ховор байдаг. Энэ хүн бол Солон 100 гарын шулуун цагаан хошууны хүн Давар Ястан Монгол нэрийн буян гэрэл Хайларын дээд зэргийн баг сургууль төгссөн 1916 онд Чичхар хотын Харбин мужийн 1-р 10 жил төгссөн. Тийм 1925 онд тийм ээ Өвөр ардын намыг байгуулахад оролцож намын төв хорон байнгын зөвлөлийн гишүүнээр сонгогдож Өвөр ардын намын 7 чухал хүн том хүн нэг байсан. 1928 он 7 сард Мэрсэтэй Хөрөнбойрын бослогийн тийм ээ удирдд байсан. Сүүлд нь ялагдаад буян гэрэл хятадтай зөвшөлдсөхгүй нэг бүлэг хүмүүс дайчнаа дагуулад Монгол улсад ухарж орж ирсэн. 1929 онд зөвлөлт болоод одоо Дүнбэй Жүн гэж ярьдгийг зүүн хойд хятадын цэрэгтэй байлдаж тийм ээ төмөр замаас болоод байлдаж Хайлар эзэлснээс манай буян гэрэл Хайлар ба цэргэн дагуулж орж ирээд Солон улс гэж байгуулсан. Тийм Солон улсын харамсалын энэ улсын нэг 2 сар л үргэлжилсэн. Тэгээд
татан буулгасан. За тухайн үед бол Солон улс байгуулахад манай буян гэрэл чинь 2000 гаруй хүний дагуулж хайлаар эзэлсэн гэдэм байлээ. Тэгээ хайларын төр засгийн газар байгуулсан. Тэгээд засгийн газар байгуулаад 7 гишүүнтэй 3 өөр монгол хүн байгаа. Буян гэрэл багтаж байгаа. 2 Орос хүн, 2 3 1 гадаад монгол хүн байгаа. Дараагаар нь бол буян гэрэл ажилласан. 1932 онд буян гэрэл бол Коминтерийн тушаалаар Москва дахь дорн техник сургуульд багшлахаар явсан. 1937 он оны 10 сарын 25-нд КГБ-д баривчлагдаж 1938 онд Японы тангуул хилс хэрэгээр цаазаар авахулсан. Тэгээ сүүлдээ яг хөө цаагцсан л та. За ийм нэг гонхтой төгсгөн байгаа. За тав дахь нь Линшин гэж бас нэг даавар хүн байгаа. Линшин бол 1886 онд төрсөн. 1936 оны 4 сарын 24-нд нас барсан. Солон Баган гарын шуран шар хушууны хүн даавар ястан. Тэд Аммансад Гуйфугийн хүү байсан. Хоёр хушууны бүгдийн дарга байсан. Хятадын парламентын гишүүн байсан. Манжугуу улс байгуулахад 32 онд Хянганы хойд мужийн даргаар ажилладаг байсан. Линшин бол Пам Монгол үзэлтэй хүн байгаа. Ер нь өөрийнхөө бол эцсийн зорилго нь ер нь гадаад Монгол, өөр Монгол, тийм ээ? Гадаад Монгол, өөр Монгол, хөрөн бойрын тийм ээ бүгдийг нэгтгэж нэг том улс Пам Монгол улс байгуулах зорилготой. Тэгээ эний одоо биелүүлэхийн төлөө Японд туршихаас өөр аргагүй үздэг байсан. Сүүлд Манжугуу улсын Монгол газрын тийм ээ одоо улсад тушаах тийм бодлогыг эсэргүүцэж Японч хүтээ зөрчилдсөн. Тэгээ 1936 онд Контоны армийн хайлартдаг тийм ээ цэргүүд нь Линшингийг баривчилж одоо Хянганы хойд мужийн гарнизоны штабын дарга Фул ингээд даавар хүн байсан. Цагдаагийн тэнхмийн дарга Чүн дээсэн даавар хүн байсан. 20 гаруй хүний баривчилж 4 сарын 20-нд цэргийн шүүхээр Контоны цэргийн шүүхээр зөвлөлтөд хувилдсан, Монголтой хувилдсан Манжуур болон Японы эсрэг үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгээр тийм ээ цаазаар ахуулсан. Энэ 4 нас цаазаар ахуулсан. Ийм түүхтэй байна. За хөлөн байрын түүхийг ярихад бас Ренчин Дорж гэдэг хүнээ бас дуртахгүй байхын аргагүй. Ренчин Дорж Бурят ястан 1926 онд хөлөн байрд орж ирсэн. 1929 он 70 гаруй тийм ээ Бурят малчдыг дагуулж 60 хошуу арга орчин хошуугаа дамжиж зүү үзмчийн хошуунд ирж Бурят хошуу байгуулсан. Тэр 1935 оноос Японч хүттэй холбоо барьсан. За 1942-оос 45 оны үед 170 гаруй шинэхэнэ Буратууд тийм ээ 20 голын энэ хэсэг нүүдэлж ирэхэд майхан бүгдийн зүү цөмж хошуунд авчирсан. Тэгэхээр дараа нь энэ Бурят хошууг олдуу Бэйсин сум өнөөдрийн Шинийн хот 7 нүүр хишигтийн хошууны хооронд нүүдэлж амьдардаг байсан. Юм 800 гаруй өрхтэй 1500 гаруй хүн амттай. Ер нь 500 гаруй зэвсэг дайчинтай. Ер нь бас Бэйсин сумын баривчлалд оролцсон. Тэгээ 1947 оны 6 сар тэгэхэд өөр Монголын уртан сорхон байгуулсан. Тэгээд өөр Монголын Морд дивизийн 11-р дивиз энэ Бурят хошуу руу дайрч тийм ээ 300 гаруй хүн нөгөөдсөн байлдсан. Тэгээ сүүлд нь дийлэгдээд энэ Ренчин Дорж алуулсан юм аа. Үлдсэн олдсон Буратуудыг бүгдийг хөлөн бойр явуулсан. Тийм. Ийм нэг түүхтэй юм. Энэ Ренчин Дорж насаараа нөгөө коммунистуудыг үзэхгүй Оросын коммунист нам зугтсан. Сүүлд 47 он өөр Монгол баз коммунист дэглэм тогтсон дураг өцөж ер нь хошуу нутгаараа байлдсан. Сүүлд алуулсан. Ийм гонхтой түүх юм аа. За
Хөрөн бойрын ярихад Гарма үржин гэдэг энэ агин брайдыг ярих ёстой. Гарма үржин 1889 онд төрсөн, 1947 оноос барсан. 1000 нас барсан гэж тэ Оросд цаазруулсан. Одоо 1912 онд Житийн багшийн сургууль сурч төгссөн. 1918 он Атман Шеминовын жанжны тийм ээ одоо цэргийн офицерын сургууль сурч төгссөн. Сүүлд Яхтад Кремийн дивизэд алавхаач Бурятийн цэргийн ангид офицераар ажилладаг байсан. Тэгээ 1921 он нэг бүлэг бурятуудыг дагуулж бурятуудын хамт хөрөн бойрын шинэхэд ирсэн. 1923 онд анхны одоо бурят хошууны дарга Абиднаас барсны дараа хошууны даргагийн ажлыг авсан. Одолгүй бас ажлаа өгсөн. 1932 онд бурят хошууны бүгдийн дарга 1933 онд Хангны гарнизоны хуранда Жанжиш тавын дарга томилогдсон Манжуг улс байгуулсан шүү дээ. 1934 он явган цэргийн хошууч генерал гарнизоны командлагч удалгүй хуран дэслэгч генерал цол авсан. 1939 он Гарма үржин тийм ээ Хангны армийн толгойлж тийм Харкорын дайнд оролцсон. 1944 онд одоо Вангийн сүм өнөөдрийн Улаанхот тийм ээ Хангны явган цэргийн офицерын сургуулийн захирлаар ажилладаг байсан. 1945 оны 4 сард хурандаа генерал цол авсан. 1945 он 8 сард тийм ээ зөвлөлтийн цэрэг Японд дайн зарлсны дараа нөгөө манай Хангны цэрэг одоо явган офицерын цэргийн сонгогч нар чинь Оросд боож өгч байсан. Тэгээ үржин бол боож болохгүй гэдгийг ятгаж амжилт олоогүй. Тэгээ зөвлөлт бол Манжуг улсын бүхэлдэн эзэлсний дараа үржин тухайн үеийн Шинжин тийм ээ одоо Манжуг улсын нийслэл өнөөдрийн Чангчун хотод очиж мэд өрхөөр явсан. Тэгээд баривчлагдаж Москвад хүргэгсэн. 47 оны 3 сарын 13-нд ховсгорын эсэргүүцнэрээр тийм ээ буудалж нас барсан. Үржин ганц охинтой долгор гэдэг, долгор нь ганц охинтой Чимид гэдэг. Чимид нь тийм ээ 3 хүүтэй Хулан, Буйр, Александр эдгээр одоо бүгдээ Улаанхотод амьдарч байгаа. Үржин бол маш өндөр нуруутай, ер нь 100 кг жинхэнэ юм авраг том нөхөр байсан. Ер нь жинхэнэ буддист ийм хүн байсан. Жинжүр Жав гэдэг хүний бас ярих ёстой. Жинжүр Жав бол Шудрагбаатар Баавжавын хүү байгаа. 1906 онд төрсөн. 1968 оноос барсан. Зостын чуулганы төмдийн хүн. Гэхдээ өөрөө бол Жан Үшэн буюу тийм ээ Леонин мужийн Жан Үшэн одоо сөрөг хошуунд төрсөн. 1916 онд тийм ээ Баавжав Линшишанаас барсны дараа одоо Шудрагбаатар Баавжав тийм ээ тэгэд нөгөө Японы самурай Кавасима Нанива гэдэг хүн тийм ээ энэ Баавжавын хүүхдүүдийн бүгдийг Японы төрөөсний газар Люшин хотод аваачсан. Тэгээ Люшин хотод 1922 онд абах сургууль төгссөн. Дараа нь Японд явж дунд сургууль сурсан. 3 жилийн дараа 1925 он Япон улсын явган цэргийн офицерын сургуулийн их бууны анги сурч төгссөн. 1928 он төгсөөд ер нь Манжурд ирсэн. Тийм. Манжурын хэрэг явдлын дараа тийм ээ ахтайгаа Ганжуурж аав Монголын тусгаар тоглолтын арми зохион байгуулсан. Сүүлд энэ армийн бол өөр Монголын өөрчлөн засаг цэрэг нэртэй болсон. 1937 онд Манжурын олон нийтийн аюулгүй байдлын яамнд тийм ээ хурандаа цолтой ажилладаг байсан. 1938 онд Хангны цэргийн тойргийн тамгийн газрын даргаар хурандаа цолтой тамгийн газрын даргаар ажилладаг байсан. 1939 он Хангны дивизийн явган цэргийн хурандаа хорон даргаар ажилласан. 1943
3 онд Хянганы хойд мужийн хайлардаг 10 дугаар цэргийн тойргийн хошууч генерал Жанжиш тавын дараагаар ажилладаг байсан. Ер нь Баав Жавын хүүхдүүд бүгдээрээ тийм ээ Пам Монгол үзэлтэй Монголын туцаар тоглохын төлөө ер нь итгэл үнэмшилтэй ийм хүн байдаг. Сүүлдээ Япончууд бол ер нь анх бол өөр Монголын туцаар улс болгоход амлдаг байсан бол сүүлдээ Манжуг улс байгууллаа тийм ээ. Өөр Монголын туцаар тогтнол байхгүй учраас энэ Японд их дургуйцдаг болсон. 1945 оны 8 сард Японд тийм ээ зөвлөлт дайл зарлсны дараа 10 дугаар цэргийн тойргийн хуранда дэслэгч генерал Гүүл энэ давар ястан байсан. Энэ хүнтэй нэрэж одоо 2000 гаруй Монгол цэрэг давар цэрэгтэй зөвлөлтийн уран армид бууж өгсөн. Тэгээ жимжүүр заав бол тэгээд хаврауст ав очиж хоригдож 50 онд бол хятад шилжүүлж өгсөн. Энэ 50 оноос 60 он хүртэл хятадын шороонд сууж асан. Тэгээд 60 он өршөөл аваад одоо хайлардах тийм улсын өмчөд ойн аж ахуй үед ажиллахаар болсон. Тэгээд 1963-аас 65 онд хайлар хотод бол маш их дурсамж намтраа бичсэн учраас бид нар тухайн үеийн одоо Баав Жавын тухайн үеийн Манжуг улсын түүхий бол мэддэг тийм боломжтой болсон. Тэгээд 1966 он соёлын хувьсгал эхлэхэд мань хүн бас ер нь их хэлмэгдэж тэгээд 1967 оны 11 сарын дундуур тийм ээ өөрийгөө боомлж алсан юм аа. Ийм нэг үнэтэй түүх байна. За Хөлбөмбөр аймаг бол ер нь зөвхөн одоо Бараг Бурят тий Солоны хошуу биш бас Нон мөрдний олон аймгийн нэгтгэс нь тухайн Манжуг улсын мөн сүүлдээ Хөлбөмбөр Ном мөрн аймаг гэсэн нэртэй байсан. Сүүлдээ Хөлбөмбөр аймаг болсон. Бас нэг сонирхолтой нэг баримт байдаг. Нэг 1949 онд тийм ээ энэ Хөлбөмбөр аймаг одоо Хөлбөмбөр аймаг гэж ярий да. Хөлбөмбөр аймаг бол 320 гаруй мянган хүн амтай. Одоо Монгол хүн бол 45300 байдаг. 49 онд 45300 хүн байсан. Хуучин бараг бол 4400, шин бараг бол 16000, бурят бол 3300, ойрт бол 600, дагуур бол 21000. Тэгээ нийлээд энэ 45300 монгол хүн байсан юм аа. Тэгээ Манж Түнгус бол 4700 гэж байгаа. Манж Түнгус чинь одоо Солон хүртэл багтаж байгаа. Солон гэж чинь өнөөдрийн өвөнг хүмүүс байдаг. 3000 хүн байдаг. Орчоон ба 1221 байдаг. Бас Тунгус 500 хүн гэж. Тунгус гэдэг чинь одоо Манж хүний ялж байгаа юм уу? Тэгээ ер нь нийлээд Манж Түнгус хүн бол 4721 хүн байдаг. Якут бол 200 хүн, Орос хүн бол 28352 хүн гэж байгаа. Солонгос хүн 1816 хүн, Хятад хүн бол 238805 хүн. Хотон бол 1872 хүн. За ийм нэг хүн амын бүтцтэй байсан юм аа. Тэгэхээр 1949 он 45300 хүн. Тэгэхээр нөгөө 12-3 онд тусгаар одоо улс зарлж явах нэг 30-40 мянган 30 мянган монгол хүн байсан баг. Тэгэхээр монголчууд ямар ч цус зоригтой байсан тийм ээ 30-40 мянган хүн чинь нөгөө тусгаар бол зарлаад тий ийм хөөцөлтөн гэдэг чинь бас л өөрөөдөөс биднээс тусгалхийн аргагүй юм да. За Хөлбөмбөр аймгийн өнөөдрийн нөхцөл байдал бол ерөнхийдөө бол хайлар хот, хайлар дүүрэг, залан нөр дүүрэг гэж байгаа. Энэ ягаад дүүрэг болсон бэ гэхээр 2001 онд тийм ээ одоо Хөлбөмбөр аймгийн татан буулгаад Хөлбөмбөр хот гэж байгуулсан. Тэгээд хотын төвийг тийм ээ хайлар дүүрэг болгоосон. Тэгээд доороо бол Манжуур хот, Ягш хот, Жалан айл хот, Эргэнэ хот, Гинхэ хот гэдэг. Тэгээд Арунчи тий хуучин баргийн хошуу, шин баргийн хошуу, шин баргийн зүүн хошуу, шин баргийн баруун хошуу гэж. Тэгээд бас өөртөө засах хошуу байдаг.
Морин даваагийн давар үндэснээ өөртөө засах хошуу, орчооны өөртөө засах хошуу, өвөнг үндэснээ өөртөө засах хошуу гэдэг. За морин давар яагаад тэгсэн бэ гэхээр даврын өсвөлд нь бие даасан үндэстнээр бүртгэдэг болсон. Тий одоо юу Монголын өршөө жижиг болгоож байгаа санаа л да. За Хөлбөмбөөр аймаг бол нэлээ уудам нутагтай 250 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. За 53 онд бол 380 мянган хүн амтай бол 64 онд бол 1 сая 20 мянга 82 онд бол 2 сая 290 мянга 1990 онд бол 2 сая 505 мянган хүн амтай байсан юм аа. 1990 он маань хүн амын тоолгоор бол 2 сая 505 мянган 50 мянган хүн амтай байсан. Харин өнөөдөр 24 оны сүүлээр 25 оны эхээр бол хүн ам бол 2 сая 139 мянга болсон. Тэгэхээр хүн ам хорогдож байгаа. Энэ хооронд чиг нь бараг 300 гаруй мянган хүн хоргосон байдсан байлээ. Тэгээ хятадын хүн амын одоо хорогдож байгаа байдал нь Хөлбөмбөөр аймагт ба тусгаж ядыг. За өнөөдөр Хөлбөмбөөр аймагт бол 190 мянган монгол хүн байдаг, 58 мянга давар хүн байдаг, 20 мянга өвөн хүн байдаг, 3 мянга орчоо хүн байдаг, 80 мянган манж хүн байдаг, 24 мянга хотон хүн байдаг, 4 мянга орос хүн байдаг, 1 сая 750 мянга хятад хүн байд юм аа. За ерөнхийдөө бол Хөлбөмбөөр бол ийм нэг сайхан нутаг, ер нь тал нутагтай, бас ой аж ахуйтай, бас том нууртай юм байдаг ийм нэг Монголын сайхан нутаг байсан юм аа. Одоо харамсалтай өнөөдөр хятадын салшгүй нэг хэсэг болоод одоо хот болсон, тийм нэр өгсөн. Тийм ер нь тэгээд дээхэн үед бол одоо бараг Бурятийн нутаг гэж ярьдаг байсан. Өнөөдөр одоо хүн амын бүтцмал ийм л болсон байна да. Ер нь харамсалтай. Гэхдээ одоо цаг бол иргэдэг цаг 90 гэж би бол гүн итгэдэг. Тийм болохоор Хөлбөмбөөр аймгийг бид нар хизээж мартаж болохгүй. Тэрэнд одоо бие даах гэж 12 онд, 28 онд, 29 онд, 45 онд бараг 4 удаа тийм ээ хөдөлгөөн бослог гаргаж яасан энэ бараг дагуурын энэ Баатарлаа арт түмний бид бол хизээж мартаж ёсгүй. Тий. За өнөөдөр Монгол улсад бол бараг ястан бол бичгүй олон байгаа. Одоо жишээл Гурван загалд байна, Хөлбөмбөөр сумд байна, Баян сумд байна. Тий. Ер нь судалгаагаар бол өмнө хойно бол 5 мянган бараг хүн Хөлбөмбөөрөөс Монгол улсад шилжиж ирж яасан. Гэхдээ харамсалтай өнөөдөр зөвхөн 2500 бараг бол албан ёсоор бүртгэлтэй байдаг. Ихэнх нь халах гэж өөрийгөө бүртгэдэг болсон шиг байлээ. Тэгээ бас харамсалтай юм да. Бараг бол тийм одоо хүнээс ичдэг тийм ястан угсаатын биш шүү. Тийм. Бараг бол баргараа дуусгах ёстой. За тийм байна. Баярлалаа. Анхаарал тавьсанд.